нэг төрлийн элсэнд ургадаг үнэт ургамал байгаа. Тэгээд сүүлийн үед хүмүүс энэ ургамлыг энэ хотын шүлтлэг давслаг газар авчираад тайрцсан байна гэх юм. Яг одоо ийм сүрхий шүлтлэг давслаг газар энд одоо яаж ургамал үр тариа ургад юм бол энэ бас их сонирхолтой зүйл байгаа. Бид нар энэ удаагийнхаа нэвтрүүлгээр та бүхэнд яг ийм шүтлэг давслаг газар үр тариа ямар ургамал тайрдгийг та бүхэндээ үзүүлэх гэж энэ нэвтрүүлгийг бэлтлээ. Энэ улсууд энд юу хийж байгаа юм бол та? Чи энэ юу ухаж байгаа юм бэ? Бид цагаан гоёо гаргаж байна. Оо, энэ сая таны ухсан цагаан гоёо юм уу? Тийм ээ, сая ухаж гаргасан. Энийг би нэг оролдоод үзэх үү? За тэгээрэй. Эхлээд хөрзээр малтна. Үндсийг гэмтээж болохгүй. Дараа нь гараар малтаж, чороог нь баг багаар гаргах хэрэгтэй. За тэгвэл би нэг оролдоод үзье. Өмнө нь нил хужиртай газар байсан. Өвсний толгойч цохож байгаагүй. Шүлтлэг байдал бас салхи элснээс урчлан сэргийлэхийн тулд хөнгөн цагаан ашиглах тухай бодож үзсэн. Цагаан гоёог өвөр Монголын Алшаа нутгаас авч ирсэн. Загийн үндэсэнд соёолдог эм тургамал. Бид олон туршилт хийж Улаан Сухаан үндэсэнд цагаан гоёог соёолуулж болохыг нээсэн. Дараа нь ийм парк байгуулсан юм. Улаан Сухаа хэвтээ үндэслэдэг. Тийм учраас салхины нөөлөг, элсний нүүдлийг зогсоож чадна. Төвгээрч зогсохгүй цагаан гоёоны ургацыг нэмэгдүүлдэг. За энэ ч үнэхээр ярвхтай л ажил байна да. Гэхдээ л гайхамшиг бүтээж байна шүү л гэж хэлмээр байна. Сая одоо эндээс цагаан гоёо малтчаад одоо буцаагаад үрийн суулгацсан. Одоо тэгээд энэ нүхэн заавал дахиж болж тавих хэрэгтэй. Одоо ингээд нүхэн булаад тавьчихсан. За одоо өнөөдрийн үр бүтээлээ аваад харина. Эндээс та хэр ургас авах вэ? Манай төслийн талбай 13333 га. Эндээс бид 2670 орчим тонн цагаан гоёо хурааж байна. Цаашид ургацаа нэмэгдүүлэх боломж бий. 0,077 га талбайгаас 40,000, боловсруулбал 50,000 юань хүрнэ. Энд нэг нарны хавтан байхын энэ ямар учиртай юм? Хөрсний төлөв байдал цагаагарын нөхцөл мэдрэгч. Тогтмол цагт энэ мэдрэгч зарим өгөгдлийг сүлжээнд нийлүүлдэг. Бид мөдхөн дижитал кампус барихаар бэлтгэж байна. Хэдэн жилийн дараа байнга тариалах цагаан гоёоны сорт гаргаж авах юм. Энэ ферм тэгвэл удахгүй дижитал ухаалаг цэцэрлэгт хүрээлэн болох юм байна гэж ойлгож болох уу? Тийм. Шандун мужийн Вэйфан хотын хужир шүлтлэх газрыг одоо экологийн бэлчээр болгож ашиглаад энэ дээр нь бас 30,000 махны ангуус өхөр тижээдэг юм байна. За тэгвэл бид нар одоо энэ фермтэй очиж танилцъя. За одоо энэ өнөө махны ангуус өхрүүд нь байна да. За тэр баг өхрөө хариулж авч байгаа хүн юм уу? Эндхийн энэ газрын ажилтан юм байна, очиж тэрнээс энэ өхрийн тухай байдлыг ойлгоё. Сайн байна уу? Хужирлаг газар өхөр өсгөж байгааг харах гэж ирлээ. Энийг шин чанарын салбар гэж ойлгож болох уу? Бид хужирлаг газрыг бүрэн дүрэн ашиглаж байна. Үүнийг хийхэд техникийн хүндрэл байна. Яг одоо таны олж харж байгаа энэ газар өмнө нь давсархах хөрстэй газар байсан юм аа. Энд өвс ногоо ургадгуу, салхи босч, шороо шуурсан газар байсан. Тэгэд бид хужирлаг газарт өвс тариална, өвсөөрөө махны чиглэлийн үхэр тэжээн, үхрийн баасыг бордоо болгож тариаланд ашиглана. Ингэж хөрсийг сайжруулад эко ногоон орчин бүрдүүлэхэд тусалдаг. Одоо энд харагдаж байгаа бэлчээрийг 6 жил хордож байж ийм болгосон юм. Одоо хэдэн өхөр өсгөж байна? Энэ фермд 3,000 өхөр байна. Манай группийн хэмжээнд бол 30,000 өхөртэй. За. Жилдээ хэдийн хэмжээний орлого олж байна? 0,067 га газраас 50,000 юань олдох. Өнгөрсөн жил 150 сая юанийн орлоготой ажилласан. За 10-аад жилийн өмнө гэхэд энэ газар хужир шүлтлэх газар гээд ямар ч хүмүүс одоо энэ газрыг ойшоодгүй их голдог ийм газар байсан юм байна. Тэгээд ойрын 5-6 жилээс эхлээд энэ газрыг
одоо энэ экологийн орчлонгийг өөрчлөөд одоо маш олон үр тариа, ургамал ургуулж тариад одоо маш сайхан газар болгоцсон. Тэгээд хамгийн гол нь энэ дээр маш олон одоо энэ эдийн засгийн орлогыг оруулах одоо чухал юм газар болсон байгаа юм. Тэгэхээр одоо яах ч аргагүй 10 хэдэн жилийн өмнө хужир шүтлэг байсан газар өнөө болоход алтан овоохоо болцсон байна.